Нийслэлийн дугаар хийдүүлээ. Худлаарай. Хоёулаа амжилтлаа шүү. Тийм ээ. Баярлалаа. Тэр бол түүхэнд хамгийн алдартай хүн гэдэг нь маргаангүй юм. 2 тэрбум гаруй хүн тэрнийг давдаг гэдгийг илэрхийлсэн байдаг нь дэлхийн нийт хүн амын 3/1 болно. Уран зураг, уран зохиолт тэрнийг өөр бусад ямар ч алдартнаас илүү олон удаа дүрсэлсэн байдаг. Тайм сэтгүүл тэрнийг энэ дэлхий дээр амьдарч байсан хамгийн нөлөө бүхий хүн хэмээн нэрлэжээ. Тэгвэл Есүс гэж хэн бэ? Есүс гэж хэн бэ гэж юу? Миний бодлоор тэр хүн байсан гэж бодчих. Тэр бол Бурхны хөө. Есүсийг би бодит хүн байсан гэж боддог. Бурхны хөө. Хариулах ёстой бол Бурхан гэж хэлнэ дээ. Тэр Челсиг нэг жиг хүртэл хаалтай шүү дээ. Библийг уншаад үзвэл тэр бүх зүйлд би итгэнэ гэж бодохгүй байна. Бүх зүйл тэр ямар ч байж болно. Миний хувьд тэр бүх зүйл юм. Есүс гэж хэн бэ? Үндэ би мэдэхгүй юм. Би тийм мундаг шашинлаг юм уу тиймэрхүү хүн биш л дээ. Тэр чинь аврагч илүү нэг тиймэрхүү. Миний хувьд Есүс эрт дээр цагт амьдарч хүмүүст хэрэгтэй зөвлөгөө өгдөг байсан дажгүй залуу байх. Тэр үеэс л алдар нэрэн төгсөн гэж бодож байна. Амьдралынхаа ихэнх хугацаанд би Христэд итгэж байгаагүй. Би шүүхийн хуйлч, дээд шүүхийн өмгөөлөгч гэр бүлээс гаралтай. Аав маань өмгөөлөгч, ээж маань ч бас өмгөөлөгч байсан. Эгч маань ч бас өмгөөлөгч, хүү маань, охин маань дээд шүүхийн мэргэжсэн өмгөөлөгч. Хоёр өвөө маань хоёулаа дээд шүүхийн өмгөөлөгч. Авгах маань бас өмгөөлөгч. Надад муур байсансан бол тэр ч бас өмгөөлөгч байх байсан гарцаагүй. Аав маань еврей, шүтлэггүй еврей хүн. Тэр Холокостоос амьд гарч чадсан юм. Гэрийнхнээс нь олон хүн Холокостод өртөж амиа алдсан. Ээж маань сүмд явж байгаагүй. Аав өөрийгөө агностик үзэлтэн гэдэг байлаа. Өсвөр настайдаа би өөрийгөө бурхангүй үзэлтэн юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн юм. Бурхангүй үзлээ би тун сайн хамгаалдаг мэтгэлцэгч байлаа. Гэхдээ хүмүүсийг бурхангүй үзэлтэн болгох гэж явдаг байгаагүй л дээ. Харин хэн нэг нь намайг Христ итгэлд оруулах гэвэл тэр сэдвээр ярих юм надад их байдаг байлаа. Би Христэд итгэгчдэд их л сэжигтэй ханддаг байсан. Би дунд сургуулиа төгсдөг жилээ 1-2 тийм хүнтэй таарсан бөгөөд тэдний инээмсэглэл тун сэжигтэй санагддагсан. Их сургуульд орсон эхний жилээ би дотны анд Ники Лите зэрэгэлдээ өрөөнд орсон юм. Христэд итгэгчдээс л болгоомжл гэж би түүнд тун сайн анхаарууллаа. Юу ч болж байсан тэднийг өрөөндөө бүү орвол гэсэн. Гэвч дэндүү оройтжээ. Тэдэнтэй аль хэдийн таарчгаж. Нэг удаа тэр тухайн үед үерхэж байсан охин одоо ихнэр нь болсон Силатай хурж ирснэ. Христэд итгэж болсон гэдгээ надад хэлсэн юм л да. Надад үнэхээр аимшигтай санагдлаа. Яагаад гэвэл тэд тун хайрламар хүмүүс байлаа. Тэдэнд яаж тусалдаг билээ гэж л бодогдож байлаа. Энэ тухай тийм ч сайн мэдэхгүй болохоор сайтар судалсан нь дээр юм байна гэж шийдлээ. Тэгээд нэг хуучин Библи олж аваад тэр оройн ол уншиж эхэллээ. Шинэ гэрээнээс эхэлж уншлаа. Матайн сайн мэдээ, Марк, Лукийн номыг уншлаа. Өглөөний 3 гэхэд Иохны сайн мэдээг талд нь оруулаад нойрондоо дийлдэж билээ. Маргааш нь уншлаа. Тэр өдөржингөө бас маргааш нь тэрний маргааш ч гэсэн. Би оюутан байсан болохоор хийх өөр ажил байхгүй шүүд. Шинэ гэрээг уншиж дуусах үедээ энэ үнэн юм байна гэсэн дүгнэлтэд би хурч билээ. Христ итгэлийг математикийн аргаар батлаж болохгүй. Шинжлэх ухаан маш чухал гэдэг нь маргаангүй боловч шинжлэх ухаан өөр төрлийн асуултуудад хариулдаг. Энэ хорвоо ертөнц хизээ хэрхэн үүсэж бий болсон бэ гэдэг асуултад шинжлэх ухаан хариулдаг боловч хэн яагаад гэдэгт хариулж чадахгүй юм. Би биологийн чихэд нэг эрдэмтэнд түүнийг өглөө гэж бодъё л доо. Үүнийг хэрхэн хийж вэ гэдэг асуултад тэр хариулж чаднаа. Бүр хизээ жигэнсэн гэдгийг ч хэлээд өгөх боломжтой. Гэвч үүнийг хэн бүтээсэн, яагаад бүтээсэн гэдгийг зөвхөн би л хэлж чадна. Биолог жигэнсэн бүтээгч нь л үүнийг хэлж чадна шүү дээ. Би энэ биолог жигэнсэн юм а гэж би л хэлж чадна. Бас яагаад хийснэ ч хэлж чадна юм. Энэ ертөнцийн хувьд ч мөн адил юм. Энэ дэлхийг хэн бүтээсэн, яагаад бүтээснийг зөвхөн бүтээгч нь л илчлэх боломжтой. Тэр чухам үүнийг л хийсэн гэдгийг Христ итгэл тунхагладаг. Бүтээгч өөрийгөө илчилжээ. Хүн болж ирсэн. Есүсээр тэр өөрийгөө илчилсэн юм. Үүний нотлогоо нь
шинжлэх ухааны баримт нотлогоо биш, харин түүхэн баримт нотлогоо юм. Шинжлэх ухааны баримт нотлогоог л цор ганц хүчинтэй баримт нотлогоо гэж үздэггүй шүү дээ. Дээд шүүхийн өмгөөлөгчөөр ажиллаж байх үед бид үүндэл тулгуурладаг байсан. Шүүгчдийн бүрэлдэхүүнд танилцуулах түүхэн баримт нотлогоонд энэ бол өнгөрсөн цаг үед болсон үйл явдлууд. Тэд тэнд байгаагүй. Гэвч шүүх бүрэлдэхүүн шийдвэрэн гаргах бүрдээ баримт нотлогоонд тулгуурласан итгэлийн алхам хийдэг. Баримт нотлогоо байхгүй гэж үзсэн бол би Христэд итгэж болохгүй байх байсан. Би зүгээр л сохроор итгэн дагаж чадахгүй. Миний Есүст итгэсэн минь баталгаатай түүхэн баримт нотлогоонд тулгуурласан итгэлийн алхам юм аа. Яагаад Есүсээр эхэлж байгаа юм бэ гэж та магадгүй асуух байх. Бурхан гэж байдаг гэдэгт ч итгэдэггүй хүн байхдаа би Есүсээр дамжуулан Бурханд итгэсэн шүү дээ. Есүс үхлээс амьдсан нь энэ хорвоо ертөнц бүтээгчтэй гэдгийг маш хүчтэйгээр батлан харуулсан учраас тэр бүтээгч нь Есүстэй холбоотойгоор Есүсээр дамжин тодорхой харагдах юм. Назарын Есүсийг 2000 жилийн тэртээ энэ гудамжуудаар алхаж явсан гэж үздэг. Тэгвэл тэр бодит хүн байсан эсэг талаар ямар нэгэн баримт нотлогоо бий юу? Тийм ээ, үнэн хэрэгтээ нэлээд их баримт нотлогоо байдаг. Есүс түүхэн бодит хүн байсан гэдгийг үгүйсгэх жинхэнэ түүхч байхгүй. Ромын түүхч Теситус Стеноснаар Есүсийн тухай бичиж үлдээсэн. 1-р зууны еврейн түүхч Йосефус гайхамшиг зүйлсийг бүтээгч Есүс гэж түүнийг дүрсэлсэн байдаг. Тэгээд цовдлуулсан тухайг нь бас үхлээс амьдсан тухайг нь өгүүлжээ. Тэгэхээр Есүс түүхэн бодит хүн байсан талаар шинэ гэрээнээс өөр баримт нотлогоо байдаг байх нь. Гэхдээ ихэнх баримт нотлогоо шинэ гэрээнд бий. Шинэ гэрээ аль дээр үед бичигдсэн юм чинь анх бичигдсэн байсан зүйлс нь цагийн аясаар өөрчлөгдөөгүй гэж бид яаж мэдх юм бэ гэж зарим хүн хэлдэг. Өөрчлөгдөөгүй гэдгийг их бичвэрийн шүүмж гэх шинжлэх ухаанаар судлаад бид баттай мэдэх болсон гэдгийг хэлэх байна. Бид их бичвэрийн шүүмж хийхдээ тэдгээр эртний их бичвэрүүдээс яг хэдийн ширхэг хувь бидний үе хүртэл хадгалагдсан ирсэн тоог гаргаж анхны их хувилбар болоод бидэнд буй хамгийн эртний хуулбар хийгдсэн хүртэлх цаг хугацааг тодорхойлж авч үздэг. Үндсэндээ хуулбар гар бичмэл аль болох эртний их бөгөөд тоон олон байх тусам их хувилбарт эргэлзээ багасдаг гэсэн үг. Тэгэхээр дунд сургууль ихтэй сургуулиудад өргөнөөр ашиглаж байгаа эртний түүхийн бусад бичвэрүүдтэй Библийг харьцуулаад аваад үзье. Грекийн түүхч Херодотус Тусидидес нараар жишээ авъя. Тэд манай тооллын өмнөх 5-р зууны үед ном бүтээлээ тойруулсан. Тэдний бүтээлийн хамгийн анхны хуулбар манай тооллын 900-аад онд хийгдсэн байдаг. Тэгэхээр энэ хооронд 1300 жилийн зай байгаа юм. Тэгсэн мөртлөө бидэнд ердөөл 8хан ширхэг хуулбар гар бичмэл хадгалагдаж ирсэн байгаа. Ромын түүхч Теситусыг аваад үзье. Номоо анх бичснээс нь бидэнд байгаа хамгийн ихний хуулбар гар бичмэл хийгдэх хүртэл 1000 жил өнгөрч үүнээс ердөө 20% хадгалагдаж үлдсэн. Бас нэг сонгодог бүтээл болох Цезарын Галчуудтай хийсэн дайн байна. Энэ ном анх бичигдсэн болон анхны хуулбар гар бичмэл хийгдсэн хүртэл 950 жилийн зай байна. Тэгсэн мөртлөө эдгээр гар бичмлээс бидэнд ердөө 9 10 ширхгэл хадгалагдаж байгаа. Бас Ливигийн алдарт Ромын түүх байна. Энэ ном бичигдснээс анхны хуулбар гар бичмэл хийгдсэн хүртэл 900 жилийн зайтай. Тэгээд бидэнд 20хан гар бичмэл бий. Харин шинэ гэрээний хувьд бол огт өөр. Шинэ гэрээ манай тооллын 40-с 100-аад оны үед бичигдсэн бөгөөд бидэнд хамгийн эртдээ 130-аад онд хуулбарлсан зарим гар бичмэлүүд мөн манай тооллын 350-аад оны үеийн бүрэн гар бичмэл бий. Түүнчлэн 5300 ширхэг грек гар бичмэл, 10,000 ширхэг латин орчуулга, 9300 ширхэг бусад гар бичмлүүд бидэнд хадгалагдсан ирсэн байна. Тиймээс өнөөгийн бидэнд уламжлан ирсэн шинэ гэрээний бичвэрүүд алдаа мадаггүй, их хувилбараас гажаагүй, бүрэн бүтэн гэдэгт бат итгэлтэй байж болно. Библийн тухайд цохон тэмдэглүүлжтэй нэг онцлог зүйл бол тухайн бичигдсэн үйл явдлууд болсон цаг хугацаа болон анхны гар бичмэл бичигдэх хүртэл тийм ч их цаг хугацааны зөрөө байхгүй. Тэгэхээр олон талаас нь аваад үзвэл Библи судлаач эрдэмтэд энэ бүхнийг шалгаж магдлан таны харж байгаа энэ мэд бусад түүхэн их сурвалжуудаас хавьгүй найдвартай гэдгийг баталж тогтоох маш таатай байр суурьнд байгаа хэрэг. Эрдэмтэн хүний хувьд үүнд итгэдгээ нилээд бүр маш нухацтайгаар авч үзэж баримт нотлогоо болгон тулгуурладаг гэдгээ хэлэхэд нэн таатай байна. Их бичвэрийн шүүмжийн салбарын алдартай эрдэмтэн профессор F.J. Хорт өргөн цар хүрээнд олон талыг хамарсан бүрэн дүрэн баримт нотлогоонд суурилснараа шинэ гэрээний бичвэр нь эртний үеийн зохиол бүтээл донд бусадтай нь харьцуулашгүйгээр үнэмлэхүй байдлаар ганцаараа цойлонгардаг гэж дүгнсэн байдаг. Энэ дүгнэлттэй санал нийлэхгүй түүхч гэж байхгүй үзье.
Есүс түүхэн бодит хүн байсан гэдгийг шинэ гэрээн доторх болоод өөр гадаад баримт нотлохоноос бид мэдэж авлаа. Тэгвэл тэр хэн байсан юм бэ? Тэр 100% хүн байсан гэдгийг бид мэднэ. Тэр хүншгэл бие махбодтой байсан. Тэр хоол унд идэж, ууж, хөлөрч, ядарч, өвдөлт зовлон мэдэрдэг байлаа. Хүншгэл хайрлаж, баярлаж, гунихыг мэдэрдэг байсан. Хүний л ёсоор амьдарч, эгэл жирийн айлд өсөж торнож, хичээл ном заалгаж, ажил төрөл хийж, уруу татлахад ордог байсан. Эмгэнэн гашуудаж, зовн тарчилж, үхлийгч амссан. За тэр зүгээр л хүн байсан шүү дээ. Тэр шашны мундаг багш байсан байж магадгүй. Гэхдээ л энэс илүү агуу нэгэн бишээ гэж өнөөдөр олон хүн хэлдэг. Өөр зарим нь тэрнийг эгэлгүй нэгэн байсан гэдэг. YouTube хамтлагийн гоцлог дуучин Боно хэлэхдээ үүнд хөнгөн хандаж болохгүй. Бид түүнийг зөвхөн гайхалтай гүн ухаантан байсан гэж бодсон ч тэр өөрийгөө илгээгдсэн аврагч гэж байсан шүү дээ. Ингэж хэлсэндээ л тэр цовдлогдсон. Түүний цовдлогдсон шалтгаан бол тэр өөрийгөө Бурхны хүү гэж хэлсэн. Тэгэд бодохоор тэр үнэхээр Бурхны хүү эсвэл солиотой хүн байж. Итгэхийн аргагүй нэг зүйл бол хэрхэн сая хүний амьдрал өнгөрсөн 2000 жилийн турш нэг муу солиотын нөлөөгөөр өөрчлөгдөн урамшиж байсанд би итгэж чадшгүй байна. Есүс бол Бурхны хүү гэдэгт би итгэдэг. Есүсийг шашны агуу багш гэдгээс илүү нэгэн байсныг нотлох баталгаа байна уу? Энэ аргумент буюу нөхцөлийг хоёр шаттайгаар авч үзье л дээ. Нэгдүгээрт Есүс өөрийгөө юу гэж бодож байсан бэ? Яагаад гэвэл хэрвээ Есүс өөрийгөө Бурхан гэж үзээгүй бол энэ нөхцөл шууд хаагдана гэсэн үг. Харин Бурхан мөн гэж үзэж байсан бол аргументийн хоёр дахь шат энэ үнэн байсан уу? Есүс өөрийнхөө тухай юу ярьсан бэ? Эхний хэсэг нотлогоо бол тэр сургаалаа номлохдоо өөр дээрээ төвлөрдөг байсан явдал юм. Шашны агуу багш нарын ихэнх нь анхаарлыг өөрсдөөсөө холдуулж байдаг. Намайг битгий хар, Бурханыг хар гэж. Тэгвэл дэлгүүн даруй байдлын бодит биелэл болсон Есүс хүмүүсийг Бурхан руу залахын тулд намайг хар, над руу ир хэмээн өөр лүгэн татаж байсан. Амьдралын утга учир, зорилгын эрэл буюу чухам өөр юугаар ч дүүргэх аргагүй сүнслэг, сэтгэл зүрхний хоосрол, үлсгэлэнгийн тухай бид өмнө нь ярьж байсан шүү дээ. Есүс би бол амийн талах юм. Тэрхүү сүнслэг өлсгөлөнг дарж цатгаж чадах нэгэн би байна гэж айлджээ. Донтол манай нийгмийн томоохон асуудал болоод байна. Иймээс хүү өөрөөр хэлбэл тэр өөрөө та нарыг чөлөөлбөл та нар үнэхээр эрх чөлөөтэй болно гэж Есүс айлджээ. Бас санаа зовнил, түгшүүр, буруутгал, айдас гэд энэ бүхнийг бид тээж явдаг. Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачааг үүрсэн бүгдээ над дээрээр би та нарыг амраая гэж Есүс хэлжээ. Намайг хүлээж авах нь намайг илгээгчийг Бурхныг хүлээж авсан хэрэг юм гэж тэр хэлжээ. Намайг харсан нь эцгийг харсан. Христ итгэлийн амийн судас нь уучлал юм. Чиний нүглийг уучлаа гэж Есүс хэлдэг байсан. Таны эсрэг нүгэл үлдсэн хүнийг та уучлах боломжтой. Гэвч хэнд чамаагүй очиод чиний нүглийг уучлаа гэж хэлж болохгүй шүү дээ. Есүсийн ингэж хэлхийг сонсоод хуулийн багш нар Бурханаас өөр хэн нүглийг уучлж чадах вэ гэжээ. Есүс ийм эрхтэй гэдгээ тодорхой хэлсэн. Үнэн дээр тэднийг уучлахын тулд Есүс амиа өгсөн юм. Есүсийн ил шулуухан тунхаглаж байсан зүйлийн нэг нь Иохны сайн мэдээний 10 дугаар бүлгийн 30 дугаар ишлэл тэмдэглэгдэжээ. Есүс би болон эцэг нэг юм а гэж хэлсэн байна. Гэтэл ийм үг хэлэх нь Бурхныг доромжилсан хэрэг гэж шашны удирдагч нар үзэж байлаа. Энэ бол өөрийгөө Бурхан гэж хэлж байгаатай адил бөгөөд чулуугаар шидүүлж үхэх ялтай байжээ. Хүмүүс чулуу шүүрээд түүнлүү нүүлэхээр зэгтэл Есүс олон сайн үйлсийг эцгээсээ би та нарт үзүүлсэн. Тэдгээрийн альнаас нь болж та нар над руу чулуу шиднэ вэ гэхэд тэд сайн үлийн чинь төлөө бишээ. Харин Бурхныг доромжилсны чинь төлөө бид тань руу чулуу шиднэ. Учир нь та хүн байж өөрийгөө Бурхан болгож байна гэж хариулжээ. Энэ бүх баримт нотлогоог аваад үзвэл Есүс үнэхээр өөрийгөө тэгж хэлсэн нь тодорхой байна. Энэ маш гайхалтай тунхаглал юм. Ийм үгийг шалгах хэрэгтэй. Бодоод үзэхлээр энд ердөө 3хан боломжит хувилбар байна л да. Нэг бол энэ худлаа. Худлаа гэдгийг Есүс сайн мэдэж байсан бол тэр залт итгээд байсан байж таарна. Эсвэл энэ худлаа. Гэвч худлаа гэдгийг тэр ойлгоогүй явж өөрийгөө Бурхны хүү мөн гэж үнэн сэтгэлээсээ итгэж энэ нөхцөлд тэр өөрөө ч төөрөгдсөн хэрэг. Түүнийг солиочихсан байж гэхэд болно. Учир зүйн үднээс аваад үзвэл ердөө ганц л өөр боломжит хувилбар байгаа. Энэ бол үнэн. Тэр үннийг хэлж байжээ гэж Кембрижийн профессор Нарниагийн он дарааллын бичиг захиалаар алдартай C.S. Lewis ингэж хэлжээ. Есүсийн хэлсэнтэй адил маягийн зүйлийг зүгээр нэг жирийн хүн хэлсэн бол шашны мундаг багш байж таарахгүй. Тэр хүн галзуурсан, эсвэл амилсан чөтгөр байж таарна.
Тэгэхээр энэ хүн Бурхны хүү юу? Эсвэл галзуу амьтан уу? Эсвэл бүр үнээс ч доруу гэдгийг та өөрөө л шийдэх ёстой болж байна. Гэвч түүнийг агуу багштан байсан гэдэг утгагүй зүйлийг дэврээс юм ерөөсө битгий гаргаарай. Ийм юм тэр огт цугуулгаагүй. Ингэх зоригч түнд байгаагүй. Тэгвэл Есүс өөрийгөө хэн болохыг хэлсэн үнэн байсан уу? Түүний хэлж байсан зүйлсийг батлах баримт нотлогоо байна уу? Эхний нотлогоо нь түүний сургаал номлол. Есүсийн сургаалыг сонсох гэж хүмүүс олноороо цугулсан нэлээд хэдэн тохиолдлыг шинэ гэрэний олон хэсэгдэр тэмдэглэсэн байдаг. Ийм уулан дээр нэг удаа Есүсийн сургаалыг сонсох гэж 5,000 гаруй хүн цугларч байжээ. Уулан дээрх номлолыг бүх цаг үеийн шилдэг сургаал номлолд зүй ёсоор багтана гэж өргөнөөр хүлээн зөвшөөрдөг билээ. Манай бүхэл соёл иргэншлийн суурь нь Есүсийн сургаал номлол байсаар ирсэн. Бидний мөрддөг маш олон хууль дүрм анхнаасаа л эдгээр сургаал номлол дээр суурилж байгаа. Чи хөршөө өөрийн адил хайрл. Тиймээс та нар хүмүүсийг өөрсдөө хэрхэн хандаасаа гэж хүснэ, өөрсдөө ч тэдэнд тиймхүү ханд. Тэгээд дайснуудаа хайрл гэсэн цоошин сургаал байлаа. Шинжлэх ухаан технологийн бүх салбарт бид улам хөгжин дэвшиж байна. Гэвч Есүсийн заасан ёс суртахууны сургаал номлолуудыг өөрчилж сайжруулан давж гарах хүн энэ 2000 жилд гараагүй. Энэ бол маш агуу сургаалууд байсан. Энэ бол зөвхөн Бурхны амнаас л гарсан байх гэмээр тийм үгнүүд байлаа. Есүсийн амьдралаас харж болох бас нэг онцгой зүйл бол ядуу дорой хүмүүсийг хайрлан инэрх сэтгэл. Тэр өлсөж цангагсдыг хооллож ундлан өвчтөг нь эдгэж байла. Түүний чухам энэ чанар итгэгч биш сая хүний сэтгэлийг хөдөлгөн баярлуулсаар байна. Тайм сэтгүүл түүнийг өрн дахны хүмүүнлэгийн түүхэнд цэвэр ариун сэтгэл бусдын төлөө өөрийгөө зориулсан хайрын метршгүй агуу бэлэг тэмдэг гэж нэрлэжээ. Тэр бол дайснууд нь ч өөлөх юм олж чадхааргүй тийм л ариун хүн байсан бөгөөд амд нөхтөн ч түүнийг ямар ч нүгэлгүй ариун нэгэн гэжээ. Хүнд дарамт бэрхшээл зовлон дундал хүний зан чанар жинхэнэ ёсоор шалгагддаг гэдэгт Есүс тамлагдан зовж байхдаа аава юу хийж байгаагаа мэдэхгүй энэ хүмүүсийг уучлаач гэж хэлж байсан билээ. Өөр хэсэг баримт нотлогоо бол тэр хуучин гэрэний иш үзүүлэлгийг биелүүлсэн явдал юм. Энэ хорвоод мэдлэхээс өмнө өөрийнх нь амьдралыг тэр чигээр нь зөгнөн бичсэн бүхэл бүтэн номын цомирлогтой хүн түүхэнд түүнээс өөр байхгүй. Есүс хуучин гэрэний 300 гаруй иш үзүүлэлгийг биелүүлсэн бөгөөд тэдгээрээс 29-ийг бүр нэг өдөрт гүйцэлдүүлж байжээ. Тэр хүмүүсийг зариуд мэхлэх гэсэн залтаа итгээд байсан болохоор бүх зөгнөлийг уншиж үзээд за бүгдийг эхнээс нь биелүүлчихвэл болох юм байна гэж бодсон байлгүй гэж зарим хүн хэлж магадгүй л дээ. Юуны түрүүнд энэ таамаглалыг батлах яагаад боломжгүй вэ гэхээр зөгнөлүүдийн тоо байна. Маш олон зөгнөлийг зүгээр л нэг хүн өөрийн эрх хүчээр зохицуулж биелүүлэх нь боломжгүй юм. Жишээ нь тэр яах гэж үхэх тухай. Тэр яг яаж үхэх тухай. Түүнийг оршуулах газрын тухай, тэрч байтугай түүний хорвоод мэдлэх газрын тухайч том тодорхой иш үзүүлэлэг байсан шүү дээ. Тэр залжин итгээд байсан бол одоо яадаг вүлээ? Би ч Бэтлехемд төрөх ёстой байсан юм байна шүү дээ. Өнгөрсөн гэдэл явж байх байсан биз. Хамгийн сүүлчийн баримт нотлогоо бол тэр үхлийг ялсан явдал юм. Есүс биеэрээ үхлээс амьсан нь Христ итгэлийн суурь юм. Бид бүгд л хизээ нэгэн цагт үхэх учраас энэ амьлал хүн нэг бүрт хамаатай. Хүн төрсөн л бол үхнэ гэдэг нь орчлонгийн зам билээ. Оршуулганд очиход авсыг газарт булаад л бүх юм дуусаж байгаа нь ойлгомжтой юм. Тийм ээ, дуустдаг. Гэвч Есүс үхээд булшинд тавигдаж эргээд амьлсан учраас одоо тийм биш болсон. Тэр үхлийг ялсан юм аа. Тэгвэл энэ зүгээр нэг хиймрөөдлөө. Үхлээс амьдсан. Надад тэгжэл зааж байсан. Мэдхгүй юм да тийм үгүй гэж хэлж чадахгүй. Тийм ээ, Есүс амьдсан гэж би хэлдэг. Шинжлэх ухаан хүний хойр хэлэхэд ийм байх боломжгүй гэх юм. Би тэгжэл итгэдэг. Үгүй ээ. Тийм, би итгэдэг. Есүс үхлээс амьдсан гэж би үнэхээр бодохгүй байна. Тийм ээ, тэгсэн гэж би бодохгүй байна. Ерөөсөө бодохгүй байна. Үгүй ээ. Есүс амьлаг баха. Тэр үхлээс сэргэж ирээгүй. Тийм байж болохгүй шүү дээ. За зүгээр л зүйлэл маягаар ашигладаг үстэй тий. Хар тамхинаас мэдэрсэн байж болох юм. Тэгэлгүй яах вэ? Тэр амьдсан би 100% итгэлтэй байна. Би түүнтэй харилцдаг. Энэ бол нотлогоо. Би сайн мэдэхгүй байна. Энэ талаар уншиж байгаагүй мэдэхгүй байна. Мэдэхгүй байна. Үхлээс амьсны 4 төрлийн баримт нотлогоо бий. Нэгд түүний булш хоосон байсан.
Тэрхүү анхны амилсан баярын өдөр Есүсийн шарил яагаад булшиндаа байгаагүй хинч хизээч хангалттай үнэмшилтэй тайлбарлаж байгаагүй. Хүмүүс янз бүрээр тайлбарлах гэж оролцсон л доо. Жишээ нь эрх баригчид түүний цогцыг хулгайлчихсан байхаа гэж. Тийм юм бол түүнийг үхлээс амилжээ гэсэн яриа тархах үед тэд яагаад үүнийг гаргаж харуулаагүй вэ? Эсвэл Есүс амьд харагдлаа гэдгийг шав наран дуулаад хулгайч нар цогцыг хулгайлсан байхаа гэж бодоод булш руу харайлган хүрсэн. Тэднийг очиод булш хоосон байлаа. Есүсийн цогцыг ороосон байсан оршуулгын ороолтол тэндээ үлдсэн байжээ. Хулгайчийн авч болохоор эсэн цорын ганц үнэтэй юм нь тэнд байж байлаа. Яг л ирвэхэ боловсрч гарч ирээд хүүхэлдэйн гэр үлддэг шиг оршуулгын ороолтод цуграад үлдсэн байв. Харин Есүсийн толгойг ороож исэн хэсэг даавууг өөр газар ивэхэд тавьсан байжээ. Энийг хараад тэд шууд итгэсэн байна. Хоёрдугаарт тэр шав нартаа харагдаж тэдэнтэй уулзсан. Есүс амьлаад олон удаа хүмүүст харагджээ. Нэг удаа бүр 500 орчим хүнд харагдсан байна. Тэд хий юм харсан байх оо гэж хүмүүс хэлдэг. Тэгэхээр ямар хүмүүст хий юм харагддаг вэ гэвэл ууралсан, сандарсан, уран дүрслэл сайтай юм уу өвчтөй, эсвэл хар тамхи хэрэгэлсэн хүмүүст. Шавнар нь энэ ангилалд алинд нь ч багтахгүй. Тэдний дунд Томас гэх мэт их санжимхаа хүмүүс байсан. Тэгээд дөрвөн загас чинь татвар хураагч нар хий юм хардгүй юм. 3 дахь баримт нотлогоо бол шав нарын дотор гарсан өөрчлөлт. Удирдагч нь алагдахад тэд бүгд учраа олгоо байж цөхөрч аргаа бараад байлаа. Тэгснэ гів гинтэл тис өөр хүмүүс болж хуйцгаасан. Бид Есүсийг харлаа. Тэр үнэхээр амьд байна хэмээн хаа сайгүй явж таарсан бүхэндээ дуулгаж эхэлжээ. Хожим нь тэд итгэл үнэмшлээсээ болоод үндсэндээ бараг бүгдээрээ цовдлуулж, тамлуулж, толгоогоо ахуулж, цаазлуулжээ. Хэрвээ тэд бусдыг хуурж байсан бол бүгдээрээ л болио би худлаа ярьсан юм а гэдэл хэлчих хэрэгтэй байлаа. Гэвч үнэн гэдгийг сайн мэдэж байсан болохоор тэд хизээж ингээгүй. Есүсийн амьлал тэдний амьдралыг бүр мөсөн өөрчилсөн билээ. Үүний дүнд энэ юр бусын хөдөлгөөн дэлхийд даяар тархсан. Энэ бол хүн төрлөختний түүхэнд урд хожид өрнөж байгаагүй хөдөлгөөн юм. Дөрөвдүгээрт энэ одоо ч үргэлжилсээр байна. Бүхэл угсаатан ястан, төв үндэстэн, түнчлэн эдийн засаг, нийгэм, оюун сэтгэлгээний янз бүрийн хүрээний хүмүүсээс бүрдсэн нийт 2.3 тэрбум гаруй Христ итгэлтэн өнөөдөр дэлхий дээр амьдарч байна. Тэд бүгд л амьсан Есүс Христтэй учран уулзсан гэж ярьдаг. Тэгэхээр бид Есүсийг хэн гэх вэ? Есүс өөрийгөө бурхан мөртлөө хүн мөн гэдгээ батлан харуулж, тунхаглан хэлсэн нь надад тодорхой харагдаж байна. Түүний заасан сургаал, амьдрал, зан чанар, иш үзүүлэлгийг биелүүлсэн болон үхлээс амилсан баримт нотлогоог хараад түүнийг зүгээр л галзуу юм уу хуурамч итгээд байжээ гэж хэлэх нь надад тунч муухаг. Утга авцал даагүй. Үнэндээ л итгэмээргүй. Ингэж хэлж болохгүй санагдаж байна. Нөгөө тэгвэр өөрийгөө тэр хэн гэж хэлсэн нь үнэн болохыг батлах хамгийн баттай байж болох нотлогооч эндээс гарч ирж байна. Шинэ гэрээг уншихдаа энэ баримт нотлогоог олж хараад энэ үний юм байна гэсэн дүгнэлтэд би хүрч байсан. Гэхдээ Христэд итгэж болсон дараа үед л амьдрал минь өрөвдөлтөй зүйл болж хувирна гэж бодсон учраас би Христэд итгэж болохыг огтхонч хүсээгүй юм аа. Тиймээс яг үххийнхээ өмнөх нь л Христэд итгэж болъё доо хэмээн шийдвэр гаргахын хойшлуулах гэж оролдлоо. Гэвч ухаад бодоод үзвэл энэ нь тун шударга биш гэдгийг би ойлгосон л доо. Тэгээд ч тун дурамчнаар за яах. Тэгвэл одоо л болохоос доо гэж хэлсэн. Яг тэрх мөчд тэр мөчийг би одоо ч тоов тодхон санаж байна. Есүстэй харилцаатай болж эхлэхэд нөгөө нэг энэ үний юм байна да гэж оюун ухаандаа үнэмшсэн байсан мэдлэг зүрх рүү урсаад л ороод ирэх шиг болсон. Энэ бүхнийг эргээд харахлаар надад жинхэнэ зориг, амьдралын утга учирыг өгч чадах тэрл зүйлийг өөрөө ч мэдлгүйгээр бүх амьдралынхаа туршид эрен хайгаад байснаа би олж авсан хэрэг байжээ. Чухам эндээс л үүнийг олно гэж ёстой зүүдэнд ч ороогүй билээ. Есүсийн үнэн гэсэн чухам тэрл зүйлийг тэгэхэд би олж авсан. Чамд амийг, бялхсан амийг өгөхөөр би ирлээ гэж Есүс хэлсэн билээ. Есүсээр дамжуулан Бурхан өөрийгөө илчилсэн нь жинхэнэ үнэн юм. Есүс өөрийгөө хэн гэж хэлсэн нь ч үнэн байсан. Есүс үнэхээр үхлээс амилсан. Амьдрал үүгээр төгсчихгүй. Энэ амьдралаас цааш найдвар бий. Энэ амьдралд маань ч найдвар бий. Яг одоо энэ амьдралдаа Есүстэй уулзсанаар бид амийг, бялхсан дүүрэн амийг олж авч
чаднаа.